Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Зах зээлийн нүүдэл нэвтрүүлгийн цоо шинэ дугаар эхэлж байна. Бид өнөөдөр тэтгэвэр амьдралд ойрхон байна уу гэдэг сэдвээр ярилцах болно. За дархаагийн хувьд хизээ тэтгэврт гарах вэ? Хэдэн жил үлээх вэ? Одоо 39 жил үлж байна. Тэтгэврт гарахад. Тий. Бид хоёрын хувьд 30 гаруй жил хол юм шиг сонсогдож магадгүй. Гэтэ энэ бол хизээ нэгэн цагт ирэх л хугацаа. Энэ бол тийм хол биш, ойр. Бас телевиз үзэж байгаа ахмадуудаас асуухад таны тэтгэвэр өнөөдөр амьдралттай нь хүрэлцэж байгаа юу? Таны амьдралтай ойрхон байгаа юу? Үүнийг бас асуумаар байна. Энэ асуултуудын хариултыг өнөөдөр дархай битээр та бүхэндээ танилцуулах гэж байгаа. За дархай өнөөдөр ийм сэдв бид сонголоо. Шалтгааныг тайлбарлаж өгөөч. За тэгэхээр эхлээд хэдүүлээ тэтгэвэр гэдэг зүйлээ уг үндсээс нь түүхээс нэг хараад үзтээ. Тэгэхээр эхний слайд. За тэгэхээр тэтгэвэр гэдэг зүйл өөрөө анх яаж үүссэн бэ гэхээр хамгийн анхны төрийн тэтгэвэр Эртний Ромд одоо манай эртний 1-р зуунд үүсэж. Эртний Ромд юу болсон бэ гэхээр эзэн хаан Августын үед цэргүүд 20 жил дайнд явдаг байсан. За ингээ 20-төө цэрэг 20 жил дайнд яваад 40-төөдөө одоо зарим нь ажил олдохгүй тийм. Ингээ ажил олдохгүй байгаадахаар цэргүүд эргээд нэг улс төрийнхөө эслэг бослого гаргах энэ нөхцөл нь бүрдээд эхэлж. Тэгэхээр тэрийг одоо улс төрийн өвчтөр за нийгмийн халамжийн бодлогын хувьд эдийн засгийн өвч гэсэн одоо тэр гавьяа агуулсан цэрэгтэй тийм. Хөдөлмөрлөлтийн үр дүнд дараа нь харамжтай тийм. Шан харамжтай байлгахын тулд одоо газар өгдөг байсан, тэтгэмж өгдөг байсан. За энэ бол одоогийн тэтгэврийн тогтолцооны суурь болж байгаа гэж үзэж байна. Тэгээд сүүлд 1889 онд одоо Германд одоо Отто фон Бисмарк гэдэг тухайн канцлер одоо Германд бол одоо аж үйлдвэрчлэлд явагдаад за хүмүүс маш хүнд нөхцөлд ажиллаад за ингээд тэтгэвртэй гараа ихлээр одоо дахиж ажил хийх боломж нь бүрддэггүй. Одоо дийлэнх германчууд 70 наслтдаг. Одоо ийм нөхцөл байдалд. За ингээд энэ дээр ямар системийг угсарсан бэ гэхээр тэгвэл одоогийн одоо нийгмийг тогтвортой авч явахын тулд залуу үеэс нь мөнгө аваад эргээд ахмад наснууд өгч. Эргээд залуу үеийн ахмад наст нь болохоор тухайн үеийн залуу үеийнх нь мөнгө төлөөд ингээд өгчнө гэдэг. Тэтгэврийн яг Монголын ашиглаж байгаа хуваарлтын систем гэдэг зүйл 1889 онд бий болж Германд. Тэгсэн чинь яасан бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа одоо нэг цэргүүд маань те одоо гэртээ хараад за ингээд тодорхой төрөлтийн төвшин нэмэгдээд baby boomers буюу одоо 46-аас 64 оных нэг хэлж байна. За ингээд одоо тухайн үеийн те төрөлт болоод хүн ам зүйн бүтэц өөрчлөлтөд ирэхээр өмнө нь явж исэн анхны үүсгэн байгуулсан залуу үеийн ахмадуудаа одоо тэтгэврийг нь тавьдаг энэ тогтолцоо өөрөө нурах юм байна гэдэг нь тодорхойлж. За ингээд Сингапураас гадна хэд хэдэн улс орнууд шинэ тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлсэн. Сингапур бол одоо хамгийн сонгогддог жишээ буюу 1955 онд одоо CPF гээд өөрийн 3 давхархтай тэтгэврийн тогтолцоог бол За эндээс харахад бол тэтгэврийн суурь хөгдөх юм бол бараг 2000 жилийн тэртээс үүссэн ба шүү дээ. Ингээд улс орон болго тогтворжоод одооны орчин үеийн зөв шийдлийг олоо явсан баг. Яг манайх бол дийлэнх улстай ижил ойролцоо тогтолцоотой байдаг баг. Гэхдээ тэтгэвэр амьдралд хүрэхгүй байх гэсэн ахмадуудын яриа бол энэ тэмдэг байнга сонсогдож байна. Тэгэхээр бидний асуудлыг юунд даваа? За тэгэхээр дараагийн слайд. Одоо тэтгэвэр бол хөдөлмөрлснийхаа хариуд хүртдэг шагнал нь байсан. Ром үед тийм байсан, Германы үед тийм, аж үйлдвэрлэлийн үед тийм, одоо орчин үед ч гэсэн тийм. Тэгэхээр хамгийн ихний харуулгатай хоёулаа 3 тог харуулж байгаа хүмүүс. Эхнийх нь 537 мянга. За энэ юу вэ гэхээр 26 онд хөдөлмөр нийгэм хамгааллын яамны тооцоогоор 26 онд тэтгэвэр авах хүмүүсийн тоо. Тэгэхээр энэ 500 мянган яаж ийнө вэ гэхээр бүгдээрээ 30 жил цалингаасаа тэтгэвэр төлсөн, тийм нийгмийн татгалзаа төлсөн. Гэхдээ эргээд амжиргаа нь хүрдэггүй. Яагаад хүрдэггүй гэхээр манай улсын дундад цалин 2.8 сая төгрөг, тийм 2.8 сая төгрөг одоо даваа явчихна. Дундаж тэтгэврийн хэмжээ нэг 850 мянган төгрөг. За ингээд харьцуулаад үзэхлээр дундад цалин авч ирсэн хүн маань тэтгэврт гарахаараа өмнөх авч ирсэн цалингийнхаа 32-3% тэнцүү хэмжээний цалин авдаг болчихно. Өөрөөр хэлбэл дунджаас шууд бага орлоготой хэсэг рүү шилжиж. Нэгдүгээр. Тэгэхээр энэ өөрөө одоо илүү хин нэгнээс хараат байх, үр хөвгтүүдээс хараат байх энэ санхүүгийн одоо тогтолцоог нь бол бий болгож байна гэсэн. Одоо бид чинь энэ нийт цалингийнхаа одоо ойролцоогоор 17 орчим хувийг яг энэ тэтгэврийнхаа сан руу хуримлуулад идэх санагдаж байгаа юм. Тэр чинь бас нэг бага мөнгө биш. Тэгсэн ирнэ бид чинь тэтгэврт гарсныхаа дараа нийт одоо 30 жил хэдийг босод төлсөн бэ гэж боддог мөнгөө буцаад авж байгаа мөнгөтэй харьцуулахад бас тэнгэр газар штэ. Тэрэн дээр л ахмадууд маань их бухимддаг баг. Бидний үед ч гэсэн энэ ирэх учраас эртнээс шийдэх хэрэгтэй байх л та. Шийдлэн. Тий. За тэгэхээр дараагийн слайдн дээр яг саяны тог харуулж байгаа тий.
8.5, 8.5, 17. За энэ яаж 8.5 бол задарч байна вэ гэхээр бидний төлдөг нийгмийн даатгалын 11.5% шимтгэлийн 8.5 нь тэтгэврийн хөрөмтөл очих ёстой. Байгууллага өгж байгаа 12.5-ын 8.5 нь тэтгэврийн даатгалын санд төвлөрж байгаа. Ингээд хүн сая төгрөгийн цалинтай хүн жишээ нь 170 мянган төгрөгийг одоо тэтгэврийн даатгалын санд төлдөг. Гэхдээ энэ мөнгө өөрт нь очтгоо өөр хүнд очдог тийм өөр нэгэнд очдог. Энийг бид нэр тэтгэврийн хуваарлалтын тогтолцоо гэж нэрлэж байна. Одоо миний өгсөн тэтгэвэр хэн нэгний тэтгэврийн мөнгө болж байгаа. Одоо нэг статистик харах юм бол юм байна. Одоо өнөөдрийн байдлаар Монгол 10 залуу одоо ажил эрхлэгч 5 тэтгэврийн хүний мөнгө төлж байгаа. Зөвхөн дунд цалингаар бодоод үзэхээр тийм. Одоо 3 саяын цалинтай хүн те одоо 17% өглөө тэгээд эн чинь одоо 100% болохын тулд 5 болох ёстой шүү дээ. За ингээд одоо 10 хүн 5 тэтгэвэр төлөгчийн мөнгө өгч байна. Цалингийн 34%-тэй тэнцвэр хэмжээний мөнгө өгч гэсэн. Харин энэ тоо 35 онд хэд болох вэ гэхээр 10 тэтгэвэр төлөгч залуучууд 7 хүний тэтгэврийн мөнгө өгдөг бол тий. Өөрөөр хэл улам ачаа нь хүндрээлээ. Одоогийн тэтгэврийн системээр явчих юм бол одоо магадгүй би хөвшөрлөө гэж бодоход миний хүүхэд, миний ач одоо миний тэтгэврийн мөнгийг төлөхийн тулд бүр илүүх ажиллана, бүр илүүх татвар төлнө. Тэгэхээр одоо бид нар бас дараагийн үедээ дарамт болохгүй тул өөр систем рүү орох хэрэгтэй. Тий. За ингээд дараагийн слайд дээр яг энэ эдийн засгийн ойлголт нь байна. Манай улсын төсвөөс тэтгэврийн сан алдагдaltaй байгаа. Орлого зарлах 2-6 нь хасахтай байгаа гэсэн. За ингээд дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-тэй тэнцвэр хэмжээний дүнг тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөхөд зарцуулдаг. Тэ? Өөрөөр хэлбэл одоо энэ тоо 50 онд 5% төрнө гэдэг. Одоо 3.4%. Тэгэхээр энэ өөрөө юу гэлтэж чинь вэ гэхээр инфляцийн түвшин 5%-аар бусад улс орнуудаас өндөр байх суурь нөхцөл нь өөрөө юм. Валютын ханш тий ам долларын ханш жилдээ доор хаяж 5%-аар өсөх суурь нөхцөл нь өөрөө энд гарч ирж байна. Энэ 5% гэдэг хувь яг ханаас гараад ирв? Одоо ямар тооцоолоор гараад ирв? Тий. Одоо энэ бол нөө тэтгэврийн сангийн алдагдлаа бид нар дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 50 онд 5% болно гэсэн үг тий. Энэ бол өөрөө айгүй өндөрт. 40 онд одоо алдагдал 5.7 их 80 төгрөгт хүрнэ тий. Улам эдийн засгийнхаа харьцуулахад одоо томроод байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаас бас одоо манай хүн ам жилдээ 2.9 өсөж байгаа. Одоо хүн амын тоо. Тэтгэврийн насны хүн амын тоо 4.3 өсөж байгаа. За ингээд одоо энэ тоо улам явах тусам бид нар системээ өөрчлөхгүй бол одоо дараагийн үедээ бид нар юу үлдээж ийнө вэ гэхээр илүү их инфляцийг, илүү их валютын дарамтыг, илүү их одоо татвар нийгмийн даатгалын шимтгэлийг илүү хөдөлмөрлөг насныхан багасаад тэтгэвэр авах насныхан ихсэж байна л гэсэн үг шүү дээ. Одоо тэгэхээр бид яах юм бэ? Тэгэхээр энэ дээр яг энэ слайд дээр харуулсан ба дараагийн слайд дээр тий. За тэгэхээр өнөөдөр тий одоо өнөөдрийн тэтгэврээр тэтгэвэр авж байгаа хүнийг тижээж байгаа зарчмаас татгалзъя тий. Хоримталдаг, өөрийн нэр дээрээ хадгалдаг, тэр нь өсдөг, дээрээс нь өвлөгддөг ийм зарчмыг бий болгох. Энэ өөрөө хуваарлалтын ингээд өмнө ярьжсэн системээс өөр хоримтлын систем тэтгэвэр. Хоримтлын дундаа хувийн тэтгэврийн сангийн зарчмаар урагшлах боломж байна. За дараагийн слайд дээр яг хувийн жишээг харуулж байгаа шүү. За. Тий. Нэгдүгээр 30 настай одоо залуу 3.5 сая төгрөгийн цалинтай өсвөл. За ингээ энэ залуу 35 жил одоо тэтгэврийн хуримтлал хийлээ. За тэгвэл 35 жилийн дараа тэтгэвртээ гарахад тэтгэврийн хуримтлал нь 8 тэрбум төгрөг болсон байна гэвэл та итгэхгүй гэж. 8 тэрбум чи бас их өндөр тоо байна шүү те. Яаж юм тооцоолоор гараад ирв? Одоо энэ яаж вэ гэхээр хэрвээ хувийн тэтгэврийн санг бий болгочих юм бол ажилтан өөрөө цалингаасаа 5% өгнө. Ажил олгогч бас цалингаасаа 5% өгнө. Тэр маань дор хаяж 15% өгөөж жил болго өснө. Ингээ явхад тэтгэврт гарахтаа 8 тэрбум, одоогийн одоо мөнгөөр бол 2 тэрбум орчмын худалдаа авах чадвартай тэтгэвртээ гарах боломжтой болчихоо. Энэ бол одоо улсад төлж байгаа тэр 17%-аас гадна дүнг ярьж байгаа юм шүү дээ. Одоо гадна хэдүүлээ шийдлэн хувийн тэтгэврийн сантай болно. Тэгэх юм бол одоо хувийн тэтгэврийн сантай болох юм бол бүгдээрээ хуримталтай байна. Хуримталтай болчих юм бол бид нар дараагийн үедээ одоо дарамт болохгүй байх. Дараагийнхаа үеийн эрхчлөлөө бүтээх энэ суурь нөхцөлийг бол бүрдүүлж байна. Нэгэсэндээ улсын энэ одоо бодлого шийдлээ олохгүй байгаа ч гэсэндээ бид яг өөрсдийнхөө хэмжээнд арга хэмжээг авъя. Өөрсдөө бас ингээд товдоо хоримтлуулъя. Энийг бол компанитайгаа нийлээд ингээд явах боломж байна гэдэг л санаа. Тий. Одоо энэ нь өөрөө улсын хэмжээнд дараагийн слайдн дээр яаж нөлөөлж байгааг харуулж байна. За, хувинд бол 8 тэрбум төгрөг тий. Улсын хэмжээнд 50 их 80 буюу 14 тэрбум төгрөг. Яаж гарч ийнө вэхээр
Одоо Монгол улсын 1 сая ажилтан нэг хүн 50 сая хөрөмтөлтэй болох бол ойрхон. Нэг 5-аас дээш жилийн асуудал байхгүй. 5 жилийн асуудал. За ингээд 50 сая төгрөгийн хөрөмтөлтэй 1 сая ажилтан байхад л улсын хөрөмтлөл 50 их 80 буюу 13.7 тэрбум доллар байна. Тэгээ энэ өөрөө эдийн засгийн тал нь гэсэн үг. Одоогийн эдийн засгийн тал нь. Ийм мөнгө эдийн засгтаа эргэлдээд санхүүжилтийн их усэр болоод ирчихлээр манай инфляцийн түвшин буурч. Валютын ханж доктортой байна, тий? Гаднаас мөнгө авах шаардлагагүй. Их усэртэй учраас хүүгийн түвшин буурна. Дээрэс нь одоо хүмүүс хөрөмтөлтэй учраас гадагшаа дайжих үзэгдлүүд өөрөө багасаад доктортой ажиллах хүчин Монголтой үлдэнэ гэдэг ийм улсын хэмжээний давуу талуудыг бас ирж болж байна гэсэн үг. Хоёрын тэтгэврийн санг бас улсаас ерөн дэмжих бодлого яриад байгаа. Гэхдээ яг бодит хэрэгжилт харагдахгүй л байгаа. Энэ дээр одоо сүүлийн ямар мэдээлэлүүд байна? Тий. Тэгэхээр одоо яг энэ улсад нөлөөлж байгаа нөлөөг харуулж чинь дараагийн слайдн дээр одоо энийг манахаас гадна өчнөө олон улс орнууд хэрэгжүүлээд эхэлсэн жишээ. За сайн жишээ харъя тэгвэл. Сайн жишээг нарай. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын нийгмийн даатгалын сан 2.8 тэрбум $, хөрөнгөтэй тий. Норвегийн тэтгэврийн сан 1.8 одоо их 80 $, хөрөнгөтэй. За ингээд явж хагаад одоо бидний тий 6.1 сая хүнтэй Сингапур гэхэд 436 тэрбум $, хөрөнгөтэй санта. Одоо манай эдийн засгаас эн чинь 22 дахин өндөр хэмжээний дүн 6.1 сая иргэнтэй Сингапурт байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эдгээр улс орнууд аль хэдийнэ сайн тогтолцоог хэрэгжүүлэх эхэлсэн. Тэтгэврийн сангийн мөнгө хаашаа ордог вэ гэхээр эдийн засгаа дэмжих зарцуул гэж. Нөгөө том дэд бүтцүүдэд бий болохыг. Одоо жишээ нь те Сингапурыг бол ахмадуудаа хүмүүсээ орон сууцтай болгоё гэж хэлж тэ. За Америк, Норвег бол бид нар дэд үсттэй болъё, эмнэлэгтэй болъё, сургуультай болъё, цэцэрлэгтэй болъё, замтай болъё гэдэг энэ санг бол яг сангийнхан зарчмаар явуулж байгаа гэсэн үг шүү дээ. Манад бол нэг хөрөмтлүүлсэн хайрцаг шиг, сав шиг байдлаар зохицуулдаг бол. За эндээс бүр тухайлж одоо жишээлбэл аль нэг улсын жишээг бидэнд загваруулгаж бас харуулах бол. За тэгвэл 6 сая гаруй хүнтэй Сингапурын шиг харуулж. За арай өөр байна тий. За тэгэхээр Сингапур улс яаж нэ гэхээр одоо хамгийн энгийн системийн хувьлаа ярих юм бол ажилтан тий одоо 55-аас доош настай ажилтан. За хоёулаа 30 та залуу дээр шээ. За 30 настай Сингапур залуу цалингаас 20% одоо Сингапурын CPF буюу одоо тэтгэврийн хуваарлтын сандаа төлдөг. Компани 17% төлдөг. Ингээд нийтдээ 37% явдаг. Манайх 17% явдаг. Актент 2 дахин илүү байна. Тийм байна. Эргээд энэ сангийн мөнгө хаашаа ордог вэ гэхээр 62% нь энгийн данс руу ордог. 16% нь онцгой данс, 22% нь эрүүл мэндийн данс руу ордог. Энгийн дансны мөнгөөр бид нар юу хийж болж байна вэ гэхээр энгийн дансны мөнгөөр одоо нийт хөрөмтлүүлсэн мөнгөнийхөө хүн 60%-аар нь би өссөн үедээ хэрэгцээтэй үедээ би орон сууц авах таашиглая. Боловсролын төлбөрөөр их таашиглая. Заавал тэтгэврийн насанд хүрээд биш. Наам навж болно гэсэн байна шүү дээ. Хөрөнгө оруулалтыг та ашиглая гэдэг зүйлийг хөрөмтлөлийн 60% гэдэг. Энэ 16.2% хаашаа явдаг вэ гэхээр онцгой данс буюу ийшээгээ битгий өрөөрэй. Энэ бол тэтгэврийн мөнгө. Одоо та тал үрчээд аваарай гэдэг үг байхгүй. За энэ 22% яаж нөх гэхээр эмчилгээ эрүүл мэндийн даатгал руу явж байна. Ийм одоо системийг бол Сингапур улс амжилттай угсарсан. Ингэснээрээ ядуурлын түвшин 0. Нийт хүн амын 80-аас дээш хувь нь аль хэдийн орон сууцтай болчихсон. Тэгээд манайхаас 2 дахин илүү хэмжээний одоо цалингаар ярихад те хуваар ярихад 2 дахин илүү хэмжээний нийгмийн даатгалт төлдөг хэрнээ хүмүүс одоо түүндээ илүү сэтгэл ханамжтай байх юм. Тийм. Нийгмийн даатгалаа төлж явахдаа татраа төлж явахдаа хайп явах нь шүү дээ. Дараа нь би жишээлбэл хүссэн үедээ ашиглаж болох юм байна. Ийм олон боломжууд байгаа гэж бодохоо. Сингапурын жишээ бол надад таалагдлаа л да. Тэгээд бидний хууль эрхцэн орчин бас яах вэ? Тодорхой хэмжээнд байдаг л авах. Гэхдээ яг энэ Сингапур шиг болоход юу дутуу байна? Өнөөгийн бидний эрхцэн орчин ямар байгаа? За тэгэхээр энийг мэдээж маш олон улс орнууд хийж байгаа. За тэгэхээр нэмээд ирэх юм бол Сингапур одоо шин тэ энэ дээр харагдаж байна. Гэт насаар нь ингээд шаталж байгаа шимтгэлээ. 55-аас доош бол 37% төлнө. Яг энэ 2017 гэсэн зарчмаар. Ингээд хүн одоо нас их тусам мэдээж орлого бүтээмж нь буураад ирэхлээр тэрийгээ дагаад нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нь буураад ирчих. Тэгэд өөр нэг гоё зүйл нь юу вэ гэхээр одоо нас залуу байхад энэ хувь илүү байна. Тийм байна. Одоо өөртөө зарцуулах хувь илүү байна. Нас явах тусмаа одоо энэ хоёр илүү хөөнө илүү байдаг. Тийм одоо бас шаталтай системийг бол бүрдүүлдэг. Тийм байна. Тухайн хүндээ яг зөгцсөн юм хувь хэмжээ шүү дээ. За би сая асуултанд хариулт авчдаг юм аа. Монголын орчин. За тэгэхээр манай улсын хувьд бол одоо тодорхой эрх зүйн орчнууд байгаа юм. Бид нар тэтгэврийг шинжлэхдээ яг цаасан дээр шинжлэх биш байгаа зүйлийг амлиулах тухай ярих хэрэгтэй болж байна.
Яагаад гэвэл нийгэм дадлал эрх хууль. За 29-1. Одоо энэ дээр би яг тодорхой гол залтуудыг харуулж байна. Тэтгэврийн хуваарлтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц сантай байна. Өөрөлд манай улсын хувьд ойлгоцсон байна гэсэн үг. Одоо хуваарлтын тогтолцоогоос болохгүй хуримтлалын тогтолцоогоор бид явах ёстой гэдгийг ойлгочод байна шүү. 29-5. За тэтгэврийн нөөц санд байршуулсан даатгуулагчийн буюу одоо миний орлогыг миний сайн дурын саналд үндэслээд одоо доор дурдсанаар зарцуулж болно гэж. Тэр нь өөрөө би хөрөнгө оруулалтын санхүүг хэрэгсэл байршуулж болно. Эсвэл хуулиар тухайлчилсан хуулиараа би эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтөд зарцуулж болно. Гэхдээ энэ дээр яаж ч нөхөр тухайлчилсан хууль нь өөрөө байхгүй. Зүгээр ерхий одоо том зураг нь бол батлагдсан явж байна гэсэн үг тийм. Тэгэхээр энийг одоо амьлуулчих юм бол яг саяны хэлдэг эрүүл мэнд, боловсрол, орон сууцаа зарцуулах боломжтой. Тийм. Дээрээс нь одоо улсын хурал дээр нэг зүйл яригч байгаа нь юу гэхээр хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг батлая. Өөрөөр хэлбэл хүн одоо улсын тэтгэврээс гадна хувийн хвшил, хөрөнгө оруулалтын сангаар буюу те одоо Тэнгэр фанд менежмент те одоо хүн цаасны компаниар дамжуулаад хувийн нэмэлт тэтгэврийн одоо хуримтлалаа хийя. Тэ? Ингээд хийх юм бол хүн одоо улсад одоо найдаж байгаа те одоо дунд цалингаас 3 дахин бага тэтгэврт биш. Одоо өөрөө хувийн тэтгэврт одоо хуримтлалыг бий болох боломжтой гэсэн одоо зүйлийн сүрийг нь одоо энэ хууль бол тавьж магтгүй гэж. Ирээдүйд арай л ихтгэлтэй амьдрах нь шүү дээ. Одоо байгаагаас тийм үү. Бидний төлөө ерөнхийдөө эрх зүйн зохицуулалт суур нь бол фундамент тавигдсан байна. Гол нь тэрний нэгж одоо хэрэгжүүл зохицуулалт буюу илийн наривчсан хууль нь байхгүй байгаа юм байна шүү дээ. Одоогор тийм үү. Тэгэхээр өнөөдөр та бидний үеийн залуучууд эсвэл одоо яг телевизийг үзээ сууж байгаа тэтгэвртэй санаа зовж байгаа хүмүүс юу хийх ёстой? Юунаас эхлэх ёстой? Тэгэхээр одоо хамгийн ихэнд те хувь хвшлэр буюу бид нар хөрөнгө оруулалтын санхуудаараа дамжуулан хөрөнгөлөж хийх хэрэгтэй. Тэгэд ингээд нэг жишээ ярихлаар хүмүүсийн дийлэх асуулт нэм байдаг байхгүй. Одоо 30 жилийн дараа та өдөр болгон сар болгон мөнгө хийгээд тийм болно гэхээр 30 жил хол байна гэдэг. Гэсэн хэрнээ бид нар 30 жилийн хугацаатай ипотекийн зээл аваад тэрийгээ 30 жил зөв зөвөр төлөө яваад. Энэ хоёр чинь ялгаагүй зүйл. Гэхдээ одоо яг тэрэн шигэ ипотекийн зээл төлж байгаа шиг л бид нар 30 жилийн хугацаанд аль нэг мөнгөд хөрөхгүй тогтмол хуримтлуулчихад болж байгаа. Яг зөв, яг зөв. За өнөөдрийн нэвтрүүлэг маань бас хугацаа төгссөн байна. Тэгэхээр хоёулаа ярьсан зүйлсүүдээ базаад үзэгчидтэй юуг одоо дүгнж хэлэх вэ? За тэгээ. За тэгэхээр дүгнээд хэлэх юм бол за хоёулаа сая хоёр тогтолцоо ярьлаа шүү. Хуваарлал болон хуримтлал. Хуримтлал нь илүү байна гэдгийг бүх улс орн ойлгочлаа тийм. Тэгэхээр тэтгэврийн тогтолцооны тулгуурыг тийм хуримтлалын болгож төрөлжүүлснээр одоо хөрөнгө оруулагч санхүүгийн зах зээл орчин эдийн засгаа бүгдийг сайжруулах. Дээрээс нь одоо хэрвээ хуримтлуулдаг болчвол иргэд улсаас олгох тэтгэврч найдах биш. Одоо шинэ тийм нэмэлт тэтгэврийн хуримтлалыг одоо бий болгох одоо ийм хэрэгцээ шаардлага бол хүмүүст байна гэсэн үг тийм. Эдийн хоёулаасаа 32-33% гэдэг тоноос харлаа шүү. Тэгээ Монгол улсын нийт хүн амын 11% нь одоо тэтгэврийн насныхан байна. Энэ тоо цаашаа улам нэмэгдэнэ. Тэгэхээр манайгийн одоогийн систем бол одоо зайлшгүй сайжруулах. Улам л хүндрийн яг одоогоор байх юм бол тийм. Ингээ эдийн засгтаа харьцуулаад үзэхэд олон улсын жишгээр манай эдийн засгийн одоо 90-130% тэтгэврийн сангийн мөнгө өгдөг. Манайд бол энэ дөнгөж одоо 16-7% лээ. Тийм. Тэгэхээр дээр бид нар одоо хувийн тэтгэврийн сан тэтгэврийн хуримтлалыг хэрэгжүүлснээр ажилтнч өөртөө өгөөжтөө, ажил олгогч нь ч гэсэн ажилтнаа өгөөжтөө ийм зүйлийг бол хамтдаа бүтээж үнцнийг бий болгож чадах юм а гэдэг зүйлийг ярих гэсэн. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль бас их анхаарал татаад байгаа. Энийг иргэд бид бас хүсэж байгаа. Тэгэхдээ энэ хүсэж байгаа бид нар шаардлагатай гэдгээ улсад хэрхэн яаж илэрхийлж энэ хуулийг батлуулах тал дээр ажиллах хэрэгтэй юм лээ. Тэгэхээр тэтгэврийн шинжилгээг манай улс бол 2014 оноос хойш ирж байна. Өөр өмнөх засгийн газраас ирж байна. Тэгээд одоо энэ хууль бол 10 гаруй жил судлагдаад одоо улсын хурал дээр очиод эргэж засагтаа явж байна. Тэгэхээр энэ хуулийн онцлог заалтуудыг ярих юм бол та доор хаяж 10 жил мөнгөө цуглуулад 10 жилийн дараа яг саяны хэлдэг орон сууц, эрүүл мэнд, боловсролтой мөнгө зарцуулаад авах боломжийг нөрдүүлж байна. Дээрээс нь та аль ч хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад одоо өөрөө хөссөн сонголтоо хийгээд тэтгэврийн хувийн хуримтлал үүсгэх боломжийг нөрдүүлж байна.
Тэгэхээр ийм онцлогуд бол хувийн нэмэлт сангийн хуульд бол ажиглагдсан. За бидэнтэй ярилцсанд баярлалаа. Тэгээд тэтгэвэр гэдэг асуудал бол өөрөө амьдралд их ойрхон асуудал. Залуучуудад бидэд ч гэсэндээ тийм хол асуудал биш учраас бид тэтгэврээ амьдралд ойр төлөй гэсэн сэдвээр өнөөдрийнхөө зах зээлийн нүүдэл нэвтрүүлгийг бэлдлээ. Өнөөдрийн дугаарыг хамтран надтай дарахаа та бүхэндээ танилцууллаа. За нэвтрүүлгийнхээ дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.